Самбайцгаана эрхэм үзэгчдийн өчигдөр амгалан гэлдгийа. Өнөөдөр бол 25 оны 1 сарын 15-ны пүрэв гараг. Өчигдрийн оруулсан мэдээний мөрөөр товч тодруулах мэдээг хүргье. За өчигдрийн мэдээгээр бол цаашлуулын визтэй холбоотой шийдвэрийг танилцуулсан. За ингээд мэдээг яруу давчуу оруулсны улмаас зарим нэгэн чухал поинтуудыг орхигдуулсан, юуны улмаас хүмүүсийн зүгээс баггүй асуулт ирж байгаа. За тиймээс тодруулах хий. За өчигдрийн мэдээний үндсэн агуулга бол консулын ярилцлаганд орж байгаа цаашлын визэд хориг тавьсан. Эдгээр хориг нь 75 улс оронд хамааралтай. За эдгээр 75 улс оронд Монгол улс багтсан тухай мэдээлсэн байна. За хэдийгээр өчигдөр консулын процесс шийдэж байгаа хүмүүст хамаарна гэж ярьсан боловч энэ нь бас зарим нэгэн хүмүүст тодорхой бус ойлгомжгүй байсан болттой байна. За ингээд үүнийг тодруулах хийхэд бол өчигдрийн гаргасан шийдвэр бол Америкийн нэгдсэн улсаас гадна 75 улс оронд хамаарах. За үүний дотор Монгол улсад байгаа Америкийн элчин сайдын яам консулын албанд ногоон картны ярилцлаганд товлогдсон хүмүүст хамаарах шийдвэр байсан. За ингээд өнөөдрийн мэдээгээр бас зарим нэгэн зүйлсийг бас ялгаж салгаж тодруулах хийх нь зөвөө гэж үзэж байна. Нэгдүгээрт Америкийн виз заашлалтай холбоотой харилцааг хоёр шатанд шийдвэрлэж байгаа. Нэгдүгээрт нь бол дотоодод байгаа хүмүүсийн харилцааг бол дотоод иргэн яам цаашлын албаны шугамаар шийдвэрлэдэг. За үүнийг бол цаашлын албаны журмаар шийдвэрлэж байгаа кейсүүдээ гэж ойлгоно. За хоёрдугаарт бол гадаад улс орнуудад байгаа Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам консулын албаар дамжин процесс хийдэг кейсүүд байгаа. За үүнийг бол consular processing кейсүүд гэж нэрлэж байгаа. За тэгвэл өчигдрийн журам бол consular processing буюу Америкийн нэгдсэн улсаас гадна байгаа улс оронд байршиж үйл ажиллагаа явуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам консулын албад дээр процесс хийж байгаа хэрэгтэй шууд хамааралтай байлаа. Өчигдрийн мэдээнд consular processing гэж ярьсан боловч энэ нь олон хүнд бас тодорхой бас байсны улмаас ийхүү ойлгомжгүй байдал үүссэн болтой байна. За тиймээс давтан хэлэхэд өчигдрийн шийдвэр бол Америкийн нэгдсэн улсын дотоодод байгаа улмаар цаашлын албаны журмаар процесс хийгдэж байгаа аливаа хэрэгт нэг ялангуяа Монгол улсын иргэдэд ямар ч хамааралгүй ийм шийдвэр байна. За өнөөдрийн байдлаар Америкийн дотоодод процесс хийж байгаа кейсүүдэд Монгол улстай гэсэн тухайлсан ямар нэгэн хориг саад хараахан байхгүй байна. За хоёрдугаарт өчигдрийн шийдвэр Улаанбаатар дахь Америкийн элчин сайдын яам консулын албаар шийдвэрлэж байгаа. Зөвхөн цаашлах хэрэгтэй буюу ногоон картны ярилцлаганд хамаарна. Үүнээс бусад буюу non immigrant буюу цаашлуулын бус визэнд энэ шийдвэр огт хамаарахгүй буюу эдгээрт мэдээж аяллаа болон сургалтын ингээд сурах солилцоо зэрэг цаашлах эрхгүй визүүд хэвийн гурмаар шийдвэрлэгдэж байна. Тиймээс өчигдрийн журам бол цаашлын бус визэнд хамаарахгүй гэдгийг энд бас дахин тодтогч хэлэхээр байна. За өчигдрийн шийдвэрийг бол үндсэндээ ямар шалтгааны улмаас гаргасан бэ гэдэг бас яриа тайлбарууд бас явж байна. За албан ёсны тайлбар бол үндсэндээ Америкт амьдарч байгаа тухайн улс орноос бичиг баримттай амьдарч байгаа хүмүүсийн хэд орчим хувь нь халамжийн тэтгэмж авч байгаа бэ гэдэг үзүүлэлтээр тулгуурлаж гаргасан гэдэг ийм тайлбар хийж байгаа. За Монгол улсын иргэдийн хувьд бол бичиг баримттай ногоон карттай оршин сууж байгаа нийт хүмүүсийн 38 орчим хувь халамжийн тэтгэмж авдаг гэсэн ийм бас таамаг батлагдаагүй мэдээ тойлон бас харагдаж байлаа. За тиймээс энэ нь бол зарим нэгэн хүмүүсийн ойлгож байгаачлан визгүй оршин сууж байгаа визийн хугацаа хичүүлсэн хүмүүсийн тоотой ямар нэгэн хамааралгүй харин халамжийн тэтгэмж авдаг хүмүүсийн тоотой бас харгалзаж гарсан хамааралтай шийдвэрээ гэсэн тайлбарыг албан ёсны төвшөнд хийж байна. За халамжийн тэтгэмж гэдэг маань үндсэндээ маш олон хэлбэр төрөлттэй байна. За үүнд бол мэдээж шууд мөнгөн тэтгэмж. За ингээд цаашлаад байрны болон хоолны хөнгөлөлт, хүүхдийн даатгал. За нэг ялангуяа Америкт төрж байгаа хүмүүсийн хувьд Medicaid авч төрж байгаа зэрэг. За эдгээр нь бол төсвийн мөнгөөр буюу холбооны санхүүжилттэй санхүүждэг тэтгэмжүүд байгаа. За тиймээс
хот болон одоо мужийн одоо тэтгэмжээс гадна зарим метр одоо холбооны төвшөнд холбооны төсвөөс олгодог одоо тэтгэмжид одоо хамрагдсан улс үндэстний тоогоор ийхүү шийдвэрийг гаргасан гэдэг мэдээлэл байна. За ингээд дахин хэлэхэд энэхүү одоо тэтгэмж авсан халамжийн тэтгэмжид хамрагдсан гэх одоо шалтгааныг бол ерөнхийд нь public charge гэж нэрлэж байгаа. За манай сувгаар бол одоо үүнийг бол сүүлийн одоо лавл 6-аас 7 жилийн турш асуултгүй ярьж байгаа. За тиймээс манай сувыг үздэг хүмүүсийн яваад public charge гэх одоо ойлголтыг бол маш сайн одоо ойлгож байгаа гэж бодож байна. За public charge гэдэг нь маш товчхондоо Америкийн нэгдсэн улсад ирээд одоо өөрөө хөдөлмөр эрхлэхгүйгээр за төсөөс үзүүлж байгаа тэтгэмжинд долдуудан амьдардаг хүмүүсийг бол ерөнхийд нь public charge гэсэн одоо ангилалд оруулж байгаа. За тэгвэл Trade Department-ийн хувьд одоо Монгол улсыг одоо public charge болох одоо эрсдэлтэй орнуудын тоонд ийхүү оруулан тооцсон гэдэг нь тодорхой байна. За ингээд эцэст нь өчигдрийн шийдвэр бол үндсэндээ одоо гадаадд байгаа улмаар нон картаа хүлээж байгаа хүмүүст санхүүгийн хувьд маш ашиггүй ийм шийдвэр боллоо. За үүний учир бол албан ёсны тайлбартаа эдгээр одоо ярилцлаганд орж байгаа хүмүүс одоо энгийн байдлаар ярилцлаганд оролцох улмаар эдгээр хүмүүсийн одоо визийн товыг одоо тоолсон хэвээрээ байх тухай мэдээлж байгаа. За тиймээс эдгээр хүмүүсийн хувьд визийн одоо процесстэй холбоотой төлбөр хураамжийг одоо төлөх боловч харин одоо ярилцлаганд орсон хүмүүст виз олгохгүй гэсэн ийм одоо байр суурьтай байна. За тиймээс Trade Department бол үндсэндээ эдгээр хүмүүсийг одоо визийг өгөхгүй орхихын оронд харин ч одоо визийн процесстэй холбоотой одоо хураамжийг одоо хураах ийм одоо арга баримтаж байгаа гэдэг нь ийгөө тодорхой. За тиймээс эдгээр хүмүүс визийн процессын хийсэн одоо мөнгөө төлөх боловч виза одоо хэзээ авах ер нь одоо виза авах хэсэг нь ийхүү тодорхой бос үлдэж байна. За та бүхэнд өнөөдөр өчигдрийн мэдээний мөрөөр тодруулга хүргэлээ. Анхаалаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзъя.